291-р анги. Дайраад ир. Ёстой л бяцалж хайсан гэсэн шиг бараа нүхэнд цусан улаан хэсэг харагдана. Ленгийн сургуулийн шилдэг сурагч дүүгүү аюунаас бүтэн ясч үлдэлгүй Чүфэний дайралтанд бяцлагдан өгсөн юм. Энэ үед хүм бүрэл дор бүрнээ чимээгүй сууцгаав. Ленгийн сургуулийнхан ч биш, бусад сургуулийнхан хүртэл гүн цочролд орсон юм. Дүүгүү аюуны бяцлагдаж өгсөн хэсэг рүү тэд айдас цочрол дүүрэн харцаар ширтэж байлаа. Энэ үед өндөр тавцан дээр зогсож байсан Ян Янтян ууралснаасаа болж чичирч байв. "Чүфэн, чамайг би ална та!" Гэнэт нэг нь хашгирах үед Ленгийн сургуулийн сурагчид настан гуйд гуйн гарч Чүфэнийг бүслэн авлаа. Тэдний байдлаас харахад тэд Чүфэнийг алхахаар шийдсэн байв. "Намайг ална гэсэн үү? Та нарт тэгэх чадал байгаа мó?" Цусан улаан нүдтэй хүмүүсийг харсан Чүфэн огтхон ч айсангүй. Тэр гараа томоор даллах үед дээлдэшгүй парафаунд энерги ундран гарч шуурлаа. Энергийн шуургатай нүр тулсан Ленгийн сургуулийн настангууд сурагчид ягаад ч эсэргүүцэж чадахгүй байв. Тэд бүгд л шуурганд хийсэх мануухай шиг хийсцгээж байлаа. "Хонгороо носхай, өнөөдөр чи хийсэн зүйлийнхээ хариуг төлнө дөө." Яг энэ үед өндөр тавцангаас 12 хүн бууж ирээд Чүфэнийг бүслэн зогслоо. Тэд бол Ленгийн сургуулийн парафаундын 9-р төвшөнд байдаг 12 хамгаалагч настан. Яг энэ үед саарал өнгөтэй сүнсний тойрог бий болон Чүфэнийг бүрхэн авлаа. Ленгийн сургуулийн саарал нөмрөгт ертөнц бүтээгч бас бууж ирсэн юм. "Чүфэн, тулаан шийдэгдсэн тохиолдолд болно гэж тохирсон байтал чи яагаад түүнийг алж юугаа юм?" гэж Ян Янтян асуулаа. Түүний нүд нь цусан улаан болж хоолоон чичирч байсан юм. Хүн бүрэл Ленгийн сургуулийн захирал дэлбэртлээ уурлаж байгааг мэдэрч байв. "Үнэн дээр би түүнийг алахыг хүсээгүй л дээ. Би яг болох гэж байсан юм. Гэтэл танаа Ленгийн сургуулийнхан дүүгүү аюуныг дийлдэшгүй гэд орилоод байсан. Тэгэхэр нь үнэхээр л дийлдэшгүй юм байх гээд жаахан хүч гаргачихсан чинь үхчихлээ. Захирал Ян, та намайг буруутгаж болохгүй. Үнэн дээр дүүгүү аюуны үхэлд танаа сургуулийнхан л буруутай. Тэд нар тэгж дийлдэшгүй инэ тэрэ гэж хашгираагүй байсан бол би туршиж үзэх гээд түүнийг ингээд санаандгүй алахгүй байсан юм." Ян Янтяны асуултыг сонссон Чүфэн гэмгүй царай гарган мөрөө хавчин хэлв. "Мөн навш, чи манай Ленгийн сургуулийн сурагчийг алж хаад Ленгийн сургуулийнхныг буруутгах гинэ. Чамайг хэн хамгаалдаг ч хамаагүй. Би чамайг алах талныг ална да." Эцэст нь Ян Янтян уур хилэнгээ барьж тэсэлгүй тэнгэр өөд хашгираад тэнгэрийн төвшний аавраага ялгаруулан эргэн тойрныг бүрхэн авлаа. Ордон тэр аяараа дөргиж хаасайгүй шуурч хүмүүсийг сандаргав. "Ямар аимшигтай юм бэ? Энэ тэнгэрийн төвшний хүч байна. Ян Янтян үнэхээр тэнгэрийн төвшөнд оржээ. Чүфэн гарцаагүй өгөх нь одоо хинч түүнийг аварч чадахгүй. Түүний тулааны хүч хичнээн байгалийн хуулиас гажиж парафаунд төвшин дотор дийлдэшгүй байлаа ч гэсэн тэнгэрийн төвшний тулааны мастрын өдөөс тэр яаж чадахгүй." Ян Янтяны хүчийг харсан хүмүүс сүнсээ зайлтал айцгаалаа. Үнэн дээр Чүфэн хүртэл хөмсгөө зангидан бовтнов. "Тэгэхээр тэнгэрийн төвшний хүч ийм байдаг байх нэ? Парафаунд энергиэс тэсөөр юм гэж?" "Мэдээж тэнгэрийн төвшин хүчтэй. Чи үүслийн хүчээр парафаунд төвшний хүмүүсийг ялж чадах ч парафаунд төвшний хүчээр тэнгэрийн төвшний хүмүүсийг ялахгүй л болов. Чи парафаундын 9-р төвшөнд байхын зэрэгцээ тэнгэрт тулсан өндөр тулааны хүчтэй байсан ч тэнгэрийн төвшний хүнтэй тулдах амаргүй даваа. Тэнгэрийн төвшний хүмүүс тулааны эзэн төвшөнтэй хамгийн ойр байдгаас гадна тэнгэрийн энергийг эзэмшсэн хүмүүс" гэж ээги санаа алдан санууллаа. "Бүгдээрээ хойшоо. Аюуны өшөөг би өөрийн биеэр авна." Ян Янтяны ховцсон салхинд намирч үсэн сэгсэж алах хүсэл нь тэнгэрт тулав. Чүфэнд ямар ч зугдах газар байхгүй болсон юм. Ян Янтяны үгийг сонссон саарал нөмрөгт ертөнц бүтээгч сүнсний тойргоо цуцалж 12 хамгаалагч ч хойш ухарцгаав. Тэд Ян Янтяныг галзууртлаа ууралсан байгааг маш сайн мэдэж байсан юм.
Ийм нөхцөлд тэд аль болох тулаанд өртчихгүй хүн шиг Чүфэнээс хол байсан нь дээр. Ян Янтян тэнгэрийн төвшнийх болохоор энгийн дайралт нь л аимшигтай сүрэл дагуулдаг. Өнөөдөр хэн Чүфэнд гар хөрхийг харъя л да. Гэвч яг энэ үед өөр нэгэн тесрэлтэд хашгираан гарлаа. Тэр хашгираан аянга мэт маш тод чанга байсан болохоор хүмүүсийн хэнгэрлгийг хаглах шахс юм. Зарим сул тулааны төвшөнтэй хүмүүс нь цусаар бөөлжиж ухаан алдан газар унаж байв. Үүнтэй зэрэгцэн хязгааргүй энерги тэнгэрээс уул нуран ирж байна уу гэлтэй бууж ирлээ. Тэр аимшигтай энергитэй зэрэгцэн нэг хөгшин хүн тэнгэрт гарч ирэв. Тэр хөгшин дайны бурхан гэлтэй алтан хоёг өмссөн байснаас гадна тэнгэрээс буун ирээд Чүфэний хажууд зогслоо. Тэр хүн бол Чүфэний хуурай ах, цэлийн хунтайжийн ордны Ци-овгийн ахлагч Ци-Фэниан. Тэнгэр минь Ци-Фэниан байна. Түүний авра тэр яаж тэнгэрээс бууж ирэв? Арай тэр ч бас тэнгэрийн төвшөнд орчихсон юм биш үү? Ци-Фэнианы төрхийг харсан хүн бүр гүн цочролд орсон юм. Түүний биеэс ялгарх аура Ян Янтяныхаас дутгааргүй байлаа. Ци-Фэниан, чи тэнгэрийн төвшөнд орчихсон юм уу? Үнэн дээр дан ганц үзэгчэд ч биш Ян Янтян хүртэл Ци-Фэнианы хүчийг хараад гүн цочролд орсон юм. Түүний мэдхээр Азурэ нутагт ганцхан тэнгэрийн төвшний хүн байдаг. Тэр нь цэлийн хунтайжийн ордны захирагч. Ян Янтян жилийн өмнө тэнгэрийн төвшөнд орсон болохоор Азурэ нутгийн 2 дахь тэнгэрийн төвшний хүн. Тэгтэл 3 дахь тэнгэрийн төвшний хүн гарч ирсэн гэхээр Азурэ нутгийн тэнцвэрийг алдагдуулж байна гэсэн үг. Ци-Фэниан түүнийг тоолгүй Чүфэний мөрөн дээр гараа тавиад ингэж асуулаа. Дүү минь зүгээр үсттэй? Аха, би зүгээрээ. Ягад над руу дүүгүй аюуныг ал гэж оюуны зурвас илгээснийг одоо л ойлголоо. Та тэнгэрийн төвшөнд орчихжээ. Хэдэн өдрөөр алга болсон маань энэ том төвшин рүү орох гэж л байсан юм шүү дээ. Энэ төвшин ч ёстой сайхан юм аа. Ци-Фэниан хөхрөн инээгээд Ян Янтян руу ширтээд чангаар хашгирлаа. Захирал Ян, би Чүфэнд дүүгүй аюуныг алах зөвшөөрөл өгсөн юм. Асуудал байвал дайраад ир. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 292 дугаар анги. Ли Занчиныг эмчилсэн нь. Ци-Фэнианы үг яг л цэлмэг тэнгэрт аянга цахих мэт болж хүн бүрийг гүн цочролд орууллаа. Ян Янтян яагаад ч тайвширч чадахгүй болтлоо уурлаж Ци-Фэниан руу шижлэн загнав. Ци-Фэниан, чи яагаад Чүфэнд манай сургуулийн сурагчийг ал гэж хэлсэн юм? Цэлийн хунтайжийн ордны хүн байж бусдын амийг хүсснээр тасалж болно гэж бодоо юу? Ян Янтян, танай сургуулийн дүүгүй аюун Ахмад настангуудаа хөндлөгчгүй дураараа дүргэж байсан. Тэр санаатайгаар энэ олон захирлуудын өмнө Ли Занчины гарыг тасалж Ахмад настанг доромжилсан. Эмэрхүү сурагч хэчнээн авьяастай байсан ч ирээдүйд сайн үйл хийхгүй нь лав. Харин ч бүр муу үйлийг эц төгсгөлгүй үйлдэх биз? Тэм хүнийг эртгэн шиг алсан нь дээр бизтэй. Би Чүфэнд түүнийг алах зөвшөөрөл өгсөн нь Ленгиун сургуулийн төлөө байсан юм. Хэрвээ ирээдүйд тэр Ленгиун сургуулийг захирах юм бол танай сургууль гарцаагүй муу ёрын сургууль болж хувирна. Ян Янтян, надад талархах хэрэггүй. Цэлийн хунтайжийн ордны ахлахын хувьд иргэддээ тусалж сайн үйл хийх нь миний үүрэг. Дараа ахин уулзъя. Ци-Фэниан шүлсээ өсчүүлэн үгээ хэлж дуусаад чангаар инээгээд Чүфэний мөрнөөс барин агаар дээгүүр алхан явлаа. Гүн цочролд орсон сургуулиудын захирлууд болон хэмжээлшгүй ихээр ууралсан Ян Янтян л байрандаа үлдсэн юм. Ци-Фэнианы хурд дэндүү хурдан байсан болохоор тэр хоёр нүд ирмхийн зуур Ленгиун сургуулийн гадна хөрч ирэв. Энэ хурд хаант тэнгэр техникийн ч гаргаж чадахгүй хурд байсан болохоор Чүфэн мэл гайхан зогслоо. Чүфэн хэчнээн агаар дээр явж чаддаг ч гэлээ жинхэнэ тэнгэрийн төвшний хүнтэй тулалдах юм бол зугтах ямар ч боломжгүй гэдгийг ухаарсан юм. Ленгиун сургуулиас явсныхаа дараа Ци-Фэниан Чүфэнийг дагуулan нэг тосхонд авч ирлээ.
Тосгоны нэгэн хашаатай норхоо байшингийн гадаа дахианууд галуунууд харагдана. Хашааны гадаа байсан тосгоныхон ч толгой өндийн харав. Тэдний нүдэн бүлтээж ам нангааж нүүрэн дээр нь гүн цочрол тодорсон юм. Учир нь хоёр хүн тэнгэрээс бууж ирж байлаа. Уулын тосгоныхон тулааны маструуд өмнө нь огт харж байгаагүй болохоор маш ихээр сандарцгаав. Зарим нь бүр бурхад тэнгэрээс бууж ирж байна гэд газар сөгдөн мөргөж байлаа. Тэнгэрээс бууж ирсэн хоёр хүн бол мэдээж Цифениан, Чүфэн хоёр. Газарт буусныхаа дараа Цифениан тосгоныхныг тоолгүй Чүфэнийг байшин руу дагуулan орох үед Чүфэн хоёр танил царай харсан юм. Нэг нь Ли Занчин байсан ба түүний царайнд цонхиж уруулан нэл ягаан болж орон дээр хэвтэж байсан юм. Түүний хажууд хаш бүсгүй сургуулийн захирал тухаар нь хөлс цовж Ли Занчины тасарсан гарыг эмчилгээний зүү өвсөөр мөрөнд нь холбон ойж байв. "Циггүй та эргээд ирээ юу? Дүүгүү аюун муу ичхүүргүү новш Ли Занчины гарыг тасалж булчингийнх нь Меридиан судсыг устгахчихсан. Миний эмчилгээний мэдлэг Ли Занчины гарыг эдгэж чадахгүй нь." Цифенианыг харсан хаш бүсгүн сургуулийн захирал угсхийн өндийв. "Санаа зовлтгүй. Бидэнд ертөнц бүтээгч байна." гэд Цифениан тайвангэгч нь инээмсэглээд Чүфэн рүү харлаа. Чүфэн ч цаг алдалгүй Ли Занчины байдлыг шинжиж эхэллээ. Ли Занчины гарыг шинжиж байгаа Чүфэнийг харсан хаш бүсгүн сургуулийн захирал хөмсгөө зангидан Цифенианаас аажуухан асуув. "Циггүй, захирал Лигийн хоёр гарных нь булчингийн меридианууд устчихсан болохоор түүний гар холбогдсон ч ямар ч хүчгүй байх болно. ертөнц бүтээгчд ер бусын ч гэлээ түүний гарыг эмчилж чадах илүү чадварлаг хүн хайсан нь дээр баха." Хаш бүсгүй сургуулийн захирлын эргэлзэж байгааг харсан Цифениан инээмсэглэн хариуллаа. "Манай ертөнц бүтээгч гэсэн энгийн нэгэн биш шүү." Яг энэ үед маш хурцг ирэл Чүфэн Ли Занчин хоёрын зүгээс цацарч хаш бүсгүй сургуулийн захирлыг гүн цочролд орууллаа. Тэр нэхэх найдлага тавиагүй ч гэлээ болсон зүйлийг хараад маш ихээр цочирдсан юм. Ли Занчины хоёр гар дээр жижигхэн сүнсний тойрог гарч ирсэн ба тэр тэмдэгнүүдээс саарал гэрэл цацарч байв. Саарал гэрэл улам хурцаар гэрэлтэж хачин тэмдэгнүүд Ли Занчины хоёр гар руу орсоор байлаа. Тэмдэгнүүдийг чичрэн орох үед Ли Занчины тасарсан булчин меридианууд сэргэж хоорондоо холбогдсон юм. "Энэ мэдрэмж Чүфэн саарал нөмрөгт ертөнц бүтээгч юм уу?" Хаш бүсгүй сургуулийн захирал одоо л нэг юм ойлгосон юм. "Эрхэм саарал нөмрөгт гэж сонссон уу?" гэж Цифениан инээмсэглэн асуув. "Юу? Чүфэн тэр эрхэм саарал нөмрөгт юм уу?" Цифенианы үгийг сонсоод хаш бүсгүй сургуулийн захирал ахиад гүн цочролд орлоо. Хаш бүсгүй сургуулийн захирлын асуултанд хариулалгүй Цифениан зүгээр инээгээд өнгөрөв. За, захирал хэд хоног амарчих юм бол бүрэн эдгэрнэ." Яг энэ үед Чүфэн өндийгөөд Ли Занчин руу харлаа. Түүний тасарсан хоёр гар нь ямар ч гэмтэлгүй ив ирүүл харагдаж байв. Чүфэн түүний тасарсан гарыг эргэж холбоод зогсохгүй ховцсын хүртэл сүнсний тойргороо нөхөж янзалсан юм. "Хөөх, Чүфэн чи ёстой гайхалтай юм аа." Хаш бүсгүй сургуулийн захирал маш ихээр баярлаж бяцхан цэцэг мэт үзэгсэлнтэйгээр инээмсэглэлээ. Түүний энэ байдал нь Ли Занчинд ямар их хайртайг тод харуулж байсан юм. "Энийг хараад гайхалтай гэж байгаа мó? Бүр ч илүү гайхалтай юм байгаа юмсан." гэд Цифениан хачин инээмсэглэв. "Ямар?" гэж хаш бүсгүй сургуулийн захирал нүдэ бүлтийлхэн асуулаа. "Ярах хэрэггүй. Чи удахгүй мэдэх болно. Ганц чийч биш. Азурын нутаг тэр аяараа мэдэх болно." гэж Цифениан инэв. Түүний үгийг сонссон хаш бүсгүй сургуулийн захирлын сонирхол нь бүр чихээр хөдөллөө. Ли Занчин энд эмчлэгдэж байгаа болохоор Цифениан энэ тосгоныг худалдаж авсан. Тосгоныхан маш ядуу амьдралтай хүмүүс байсан юм.
Цифэниан тэднийг шагнасан гэдгийг Чүфэн мэдсэн ч гэлээ талархлаа илэрхийлж тосгоныхонд маш их алт өгсөн юм. Алт мөнгө энгийн хүмүүсийн хэрэглээ болохоор Чүфэнд хэрэггүй. Түүнд зөвхөн Парафаунд ургамлууд л хэрэгтэй. Гэнэт баяжсан тосгоныхон Чүфэн тэр хэдийг бурхад байна гэж бодон байдгаараа дайлж хүндэтгэл үзүүллээ. Тахиа, нугас, галуу, гахай, адуу, ямаа гэд идэж болох бүхий л нөөцөөрөө тэд амттай хоол хийн дайлав. Тансаг хоол иддэг Чүфэн тэр хэдийн хувьд уулын тосгоны найр шин амт шин туршлага болсон юм. Оройн хоолны дараа Чүфэн Цифэниан хоёр агаар дээгүүр алхан зугаалав. Энэ удаа Цифэниан Чүфэнийг барьж явсангүй. Чүфэн хаант тэнгэр техникийн нэл ягаан болсон тэнгэрийн хаяа руу алхлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.